Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А545 тоо тушаалаар батлагдсан багш ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрм түүнийг баримтлах ажлын хүрээнд цэцэрлэгийн ёс зүйн баг төлөвлөлт гарган ажиллаж 90 утаагаар ажлаа амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Увс аймгийн Гэнэтийн улсын байцаагч Ирбасанчав төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн дүрмээр багш ажилтнад сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 80 утаа хамрагдлаа. Багш ажилтны ёс зүйн шинжилсэн дүрмийг сурталчлан таниулах зорилготой нөлөөллийн ажлыг цэцэрлэгийн нийт багш ажилчинд өгсөн. Ингэснээр багш ажилтны ёс зүйн мэдлэг нэмэгдэж альваа гарчуулах ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Аны нэмсэл бидний ирж хүч гэдэг үг байна. Баян хүмүүс наригч гэж байна. Үгүй баярлалаа. За надад ирсэн үг маань цэвэрхэн цэвэр төрбөөрөө хамт олонний жишг болдог шүү гэж үг ирсэн байна. Энийг сарагчдаг наа. Энэ бол шүүмж биднийг зоригжуулдаг гэдэг хайрцагнаас одоо татаж аваад бас хүмүүст хүргэж өгөх юм байна. Хэмжээрээ нэг ингээд багш ажилчдын ажил ядаргааг тайлах, стрессийг тайлах юм хэрэгцээ. Энэхүү ажлуудыг зохион байгуулснаар хамт олонны соёл хүндэтгэл бий болгож хүүхдэд аюулгүй эерэг орчин бүрдүүлэн ажиллах эрч хүчийг бий болгон ажиллаж байна. Баруун. Баруун. Нэг инээмсэглэл, нэг сайхан үг, нэг чин сэтгэлийн бэлэг. хамтлагуудаа нэг эдэмсгэл, нэг зэрэгцлийн үг, нэг сэтгэлийн бэлэг сүрэнд та дараагийн хүндээ юу гэж хэлж хамтлагаа үргэлж байна. Тэгээд чекнийхээ гараад сэтгэл хөдлөлтөөр ингээд сэтгэл хөдлөлт. Өдрийн өглөөний юм. За дараагийн хүндээ юу гэж хэлж байна. Та дараагийн хүндээ юу вэ? Баярлалаа. Өдрийн дэшаа. Та дараагийн хүндээ юу гэж хэлж байна. Дараагийн хүндээ юу вэ? Яа. Цэцэрлэгийн эрхлэгч буян гişиг эцэг эхчүүдэд зөв харилцаа, зөв ёс зүй хэмээх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 68% эцэгтэйгээр эцэг эхчүүд хамрагдлаа. Цэцэрлэг багш эцгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хөгжин тэмцээн зохион явууллаа.
Жишээ 3번. Ном юм уу? Ном. Тэнцэнд 1-р Утган багштай ахлах 2 бүлэг. 2-р Батгаш багштай дунд 2 бүлэг. 3-р Хавсурн багштай дунд 1 бүлгийн эцэг эхчүүд тус эзлэн өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаглаа. Энэхүү нөлөөллийн ажлыг зохион байгуулснаар харилцан ойлголцол итгэлцэл нэмэгдэн эерэг уур амьсгал бүрдэж хамтын ажиллагаа харилцаа сайжран хариуцлага, ёс зүй, сахилга батыг баримтлан ажлын бүтээмж, санаачлах, бүтээл сэтгэлгээг өргөжүүлж нийтлэг зорилгоо ханган үр дүнтэй ажиллаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.